Хүмүүсийн сэтгэлдээ баярын тогтлол, шинэхэн мандарины үнэр, гэр болгонд жижигхэн нэмсгэл нуугдж байдаг. Ийм л өдөр юм аа. Энэ өглөө хотын хаан нэгтээ эгэ эртлэн босож галаа түлэн захруухан гарахаар зэхэж байлаа. Яа манай эгэм галын эгийг анх удаа ийм бүтэн планаар харж байна. Видео коллоор орж ирсэн. Миний бодлоор бол энэ дөрүүдээ илүү их амьдрал руу оруулаад яг бүр задлаад харуулж байна тий. Яг бүр гол тий орчин орчинтай. Шаркава ид басара яви. Шаркав ата басиой. Бид тийм орлуулсан байсан. Шаркава ата баси 8 болж байна уу? Игээ ороод ирсэн юм. Йой. Намаа гар юу одоо. Баси юу. Наад улаан чи явах юм. Охоо, чисмар хүү. Үүрээр орж ирсэн шүү дээ. Басаач бас чисмар хүү. Зовлонтой юм аа, аригчтай амьдрах чинь өвчтөй үнтэй амьдрж ивэл дээр үү. Бас улаана бас хүш басаач. Гавья агуулсан юм шиг хүүс чи. Үй, ийм хүн байдаг. Энэ шин дөрөв. Шин дөрөв орж ирж байгаа. Яа эм. Хоолоо. Чот овчтой давраад байл та. Энд ч юмс өмгөөч хамгаалах хэрүүтэй айш шүү заа юу. Давраад нөгөө арих чинь. Шиний ямар хоног төрөлд буудлаа юм юм уу? Надад аригчтайгаа хэрэлдэж яах гэдэг. Стаганаас айхан бууцаа гэж юм байна. Тэвка. Арай алиач шүү. Ард дэвсгэрийн даваа маавгийн бэлтэ гэр орно цэвэрлэнэ алхтайх шиг яаж байгаа мэдөө. За. Та гар. Яа одоо. Яа хүрдэг. Тэвка. Тэвка. Бид хуцаатай. Энэ нэг тийм сүултээ уйлуулах чиг санагдаад их нэг тийм энийг хийсэн илүү. Битлэн аавд наа гэж байна. Таа жоохон балгачдаг л. Миний гүн надад утсан дуурайд байгаа шүү. Нэ. Мачи яач юу? Юу яач вэ? Чи ажиллаж тэр ирдгүү. Одоо цагт ч ингэж ирээ. Өөдөр шинэ анх авах гэдэг шүү дээ. Чи өнөөдөр ажиллах гэж чинь зааж өдөр төгрөөд үстэй. Өнөөдөр би арай баярламаар болчтой миний зөвлөө. Чи тэгвчтэй яах гэж би ажиллаж зааж өдөр төгрөсөн гэж. Бус бүгд баярын бивэд явуулсан одоо чи үжиж ажиллаа юу? Тэгс. Өтө би баярлдгүй юм уу? Би гэр оронгүй залбий юм уу? Ой, ийм үдчихгүй аа.
Өдөр та яаж таам бэ? Би ч бүштэр хийгээд болж цааш өдөр яваач. Өдөр өнөөдөр би амармаа санагдчихлаа яасан? Учисэн энэ дээр Хөрлөө. учиг захиралтайгаа яасан муу хайцдаг юм. Заавал гүүгээр байгаа ш чи. Чамд 30 өдөр юм шиг юм байна. Яв өдөр ажил руу. Өнөөдөр баярын өдөр болоод байв. Яг л хүний ажиллаас таагарсан амтаа. Чи битэр ер нь баярлалт наадах эрхэц ер нь ихцдэг гэхээс ч ер нь багтаагүй шүү. Юу бэ? Хаа тэгээд их 6 цэнгэл хөөгөө яваад байгаа юм бэ? Чи гадуур ТV тэнд яваад байгаа юм чи. Таны өөч итгэл ихсэн баг шүү заа юу. Шууд. Яах вэ? Яах вэ? Яах вэ? Даав нэг юм ширүүн байгаагүй те. Өмнөх үзэлтүүдийг. Харин анх удаа л гар урж байна. Харин анх удаа гар уржлаа те. Наад төгөлдөө нөө. Тутаад чи. Чамайг авсан байсан чи яах юм бэ? Төгөлдөө өстө. Төгөлдөө зэрэг байгаа. Тэг. Баярын өглөө босч ирлээ зодоо шаав. Яасантай явъя та. Задаа тасаа гэдэг ш. Хоёрт би нэг хөө байгаа да. Шинжилгээний хараа муу гарсан тийм. Лолита хаан байна. Лолита хаан байна шүү. Лолита чи байна уу? Бай. Оо саманта. Лолита. Оо Лолита. Хуулийн зөвлөгөө авч яваад ирээ. Чи хэлэх юм бэ? Энэ хүн чамтай юу ярих юм? Заахгүй. Таны яриа тавиа. Тэгэхээр энэ таны болон Лолита хоёрын хамтран эзэмшдэг бүх хөрөнгүүд. Лолита бит хоёр ярилцсны үндсэн дээрээс энэ бүх хөрөнгийг зарахаар шийдсэн. Та ойлгож байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр та юуны өмнө энэ санал хөрөнгөл дээр гар юусгаас авч. Тэгээд бол Лолита юу болоод байгаа бэ? Амар юм болох юм дээ Лолита. Уучлаарай. Ерөнхийдөө би хуулийн зөвлөгөө авсан. Бас чат GPT-гээс ч асууж үзлээ. Ер нь бол манай талд. Өөмөө шалтан байна. Хэмбэл цаманаад их таагаад байгаа чи аа. Би чамайг алан шүү. Хөшиг үзэг минь. Би ч юм хайртай хүнэд зөндөө. Харалтач. Одоо болно уу? Аач хөвчл бүүн гаавал шүү дээ. Тийм ганцаах юм гэж өөрөө зовж ийснээс яг өөрийнхөө эхнэр хүүхдтэр очиж болох юм байна. Яагаад Лолитаар Сахгүй дандаа миний даа. Энэ үйл явдал чинь цаг хугацааны асуудал байсан дээ. Хизээвэл хийдэг байсан.
Чи надаас илүү сайн мэддэг учраас. Яа, үуйччихнэ. Чи арай намайг чамтайгаа насаараа амьдрах гэж бодоогүй үстэй ганцуу. Чи сайн мэддэг учраас ганцуу. Харж байна. Би гараад үчи. Шинэ намайг уянган кино дургу гэдэг мэдчих байсан. За окей. Би чиний төлөө чамаас явж байгаа шүү. Чи над шиг ганц шөл хийж чадахгүй хүүхнэр яах гэдэг юм бэ ганцаа? Гэхдээ хэцүү байна. Хэцүү үйл явдлаар эхлэв. Дандаа муудалцаад их хооронд байна. Эвгүй битээ. Чамаа мөнгө сайнаар дурсан санах болно ганцаа. Чи бидний явуултаа даа. Ганцаа. Машин дэлгүүр хаана болов? Үу яана. Явах гэж бас тэ. Баяртай. Лида. Өнөөдөр хамтдаа оноогаа хийхдээ. Би ээжиндээ аваа гаргана ээжтэй хэлсэн. Баяртай. Бид нар бол яг өөртөө болгоор явдаг тийм. Бас юм авъяастай юм. Жүжиглэхээс гадна хоолойны ус авъяас яваад. Дөрөв нь яг ялгаатай байна. Анзом. Жаахан хүний инээд өдрийн нар шиг гэрэлтдэг байсан бол одоо харин хаарл болон бэлтлээ. Хүний чи зүгээр хэлтэй. Хүн болгон дөржил гэдэг шүү дээ. Төрхөрөө айгүй их мөнгө хэрэг болох та. Хэрэг болохгүй хуу хүүхдийн 100 мянган хүүхд юмаа өөрөө ч ирээд ирдэг байхгүй дараа. Юу яриад байгаа юм бэ? Энэ хүүхд чинь төрхөр хүүхдийн яваар хүүхдийн хэрэг хүүхдийн дэвсгэр даван хурц амар тэгэл саасаг өгч зөндөө юм хэрэг бол тэгээд тэрс чинь хүүхд чинь битээр хэрэглэх юм хэрэглэхгүй сайзан тусдаа байна шампунь тусдаа бие угаадаг савн тусдаа хувцас угаадаг баакон нөхөл тусдаа байн тусдаа тэгээд тэрс нь угаалгын машин нөхөл тусдаа байна шүү дээ. Тэгээд чи битээр хүүхд чинь өвөл төрж байгаа хүүхд дараа чойлоо 7 хоногт 3 удаа амралтанд явж хонох хэрэгтэй. Тэгээд амралтанд хонлоо гэж өргөн зөвхөн хоолнд идэхгүй яваад ч болохгүй. Нэг хоногийн бараг 500 мянга болох хаа. Тэгэхээр 7 хоногт сая 500. Нүүц нэрээс юу ч бодоагүйсэн. Крон ахтаа гэж бодсон. Тэгээ би бас төрсөн турна. Тэр нэг шууд бас айгүй ингээд өөрч юмаад байгаа байхгүй шүтэн имжлүүлэн тэр 2 сая явна тоо сайханд явна. Тэгээ тэрэс нь гуруулаа яран сэвлэл хэвтлээ тэгэхэд тэр нь 8 сая төгрөг болно. Аюу их саркитан байна. Юу гэнэ наа хүүхд чи дурдаа удуулаа өөртөө сайжиг хэлүүлээд гэж болдгоо юу вэ? Бид ингээд диалог текстүүд ингээд сонсож байгаа. Айгүй тийм дүрийн судалгаа айгүй сайн хийж байгаа. Яг л тийм болдгоо. За тэгээд төрхийн өмнөх, төрхийн дараах энэ бүх асуудлыг эдгээр маань амар сайн судалж хийж байгаа. Детальтай. Зүгээр үтгэд нэг анзаарахгүй. Тэгэхээр бид нар бол зүгээр өнгөцгөө үзээд байгаа юм биш. Тэр ингээд яг ухах юм бол ингээд текстүүдийг ингээд нарийн ухах юм бол байхгүй гоё юм уу гэсэн.